Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Та бүхэнд энэ подкаст сонсож байгаа өдрийн мэнд хүргэе. За өнөөдрөөс эхлэн сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгээс сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийн цовруул подкаст хүргэхээр боллоо. Манай подкастын хамтран зохион байгуулагчаар сэтгэл зүй группийн сэтгэл зүйч, сэтгэл засалч, за сэтгцийн эмч мэргэжилтнүүд оролцож байна. Миний нэр сэтгүүлч Цэлмэг, Монгол экономи сэтгүүлийн сэтгүүлч. За өнөөдрөөс эхлэн энэ подкастыг хөтлөн явуулах болно. Манай хамгийн анхны дугаарыг сэдв бол депресс буюу сэтгэл готрол. За сэтгэл готрол гэж чухам юу вэ гэдэг талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхөөр бид ариусгын ертөнд сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч клиникийн профессор докторант Эрдэнэбаатар мөн сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэний сэтгэл зүйч психометрикч Жавзан нар оролцож байна. За хоёр оролцогчтой хамгийн ихнийхээ асуултыг тавья. Стресс, депресс хоёр ямар ялгаатай вэ? Стресст орсон хүн одоо депресст орсноо мэдгүй стресс гэдээ андуураад яваад тохиолдол байдаг те. Тэгэхээр энэ хоёр чухам яг ямар ялгаатай вэ гэдэг талаар Эрдэнэбаатар эмчид эхнийхээ асуултыг тавья гэж бодож байна. За юуны өмнө сонсогчдынхаа энэ өдрийн мэндэгээрээ. За стресс бол аливаа асуудлын эхлэл байдаг. Стресс гэдэг бол Ганс Хиле гэдэг Чех гаралтай Канада эрдэмтэн 1936 онд гаргаж ирсэн хүчтэл гэсэн утгатай англи үг. Тэгэхээр стресс маань хүндрэх юм бол цаашдаа за нэгдүгээр сэтгэл готрол, сэтгэл зүйн шалтгаанд сэтгэл готрол хариу оруулын ч гэж ярьдаг. За айдс, фобиа гэдэг, түгшилт, anxiety гэдэг сэтгэл зүйн шалтгаанд бие махбодын эмгэгүүд somatization гэж болдог. Гэх мэтлэн бүр цаашлах юм бол эцсийн шатанда амиа хорлох үйлдэл хүртэл хийхэд хүргэдэг. Тийм өргөн хүрээтэй цаг хугацааны хувьд ч гэсэн тухайн хүний сэтгэлийн дотоод ертөнцийн хувьд ч гэсэн маш өргөн хүрээг хамардаг тийм өвчин бол депресс байна. Тэгэхээр яг нөгөө таны яриан сая амиа хорлолт гэдэг үг айгүй анхаарал татлаа л та. Сая хамгийн сүүлд одоо үндэсний статистикийн хорооноос ингээд хийсэн судалгаа байсан сүүлийн 26 жилд нөгөө хүн ам юу яаж өөрчлөгдөж байна гэдэг. Тэр дээр бол жилд нэг 450 орчим хүн амиа хорлдог. Энэний 85 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийгөө яг депресд орсноо юу яаж таньж мэдгүй ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Тэгэхээр дахиад нөгөө яриагаа стрессээс эхлэхэд стресс маань ерөнхийдөө 5 хэмжигдэхүүнд хариу орвол байдаг. Энэ нь бол цаашдаа сэтгэл готрол дээр бас илэрч идэг. Хамгийн түрүүнд юу гэхээр за стресстэй хүн бол тайван бус болно, ууртай болно, уйламтгай, амархан хямрамтгай ч гэдэг юм уу. За дараачих нь бие махбодын хувьд стресс илэрдэг. Тэр нь бол одоо амьсгал давчдах, нойргуудах, зүрх дэлсэх, бие суйлдах, ядрах гэх мэтлэн. Дараачих нь төрх үеийн хувьд гэж одоо сэтгэл зүйчд маань зан үеийн хувьд гэж ярьдаг. Тэгэхээр төрх үеийн хувьд бол тухайн хүн ямар нэгэн үйлдэл ажил хийх дургу болох, ерөөсөө хэвтэх ч гэдэг юм уу. Тийм. Дараачих нь хариу одоо хүрээ нь болохоор чин нийгмийн хариу оруулдаг. Энэ бол юу гэхээр одоо ажилдаа явмааргүй, хичээлдээ явмааргүй санагдах, чөлөө авах, эсвэл хөдөлмөрийн ямар ч бүтээмжгүй болдог. За 5 дахь хүрээ нь бол оюун ухааны хүрээ гэж байгаа. Энэ бол одоо стрессийн тохиолдолд тухайн хүн маань анхаарал нь төвлөрөхөө ойлгох, маш мартамтгай болох гэх мэтчлэн. Тэгэхээр энэ маань стресс гэдэг бол нэгдүгээрт бие хүний амьдралын бүхий л сар хүрээг хамардаг маш тийм хортой үр дагавартай сэтгэл зүйн төлөв байдал гэж ойлгож болно. Өөрийгөө хамгаалах нэг талаар. За тэгээд тэр стрессийнхаа шинжийг мэдгүй яваад байх юм бол харамсалтай нь өнөөдрийн нийгэмд энэ үзэгдэл бол маш илбэг байна л да. Хүмүүс маань амьдрахын төлөөтэй цаг наргүй, хоолтой хоолгүй, өөрийнхөө бүхий л сэтгэл зүрх бие махбодын нөөцийг дайчлан амьдрах гэж зүтгэж байна. Одоо өстө амьдралын шалгарлыг даван туулах зүтгэж байна. Тэгээ явж идэл нэг мэдхнэ тэр хүн өөрөө анзаардгүй гутралд орчдөг. За нөгөө дөрөвний хэлсэн айц төгөлтийн одоохондоо орхиж. Тэгэхээр нэг илэрлэл нь бол гутрал. Өвчний олон улсын англиар бол F гэсэн сэтгцэн англи байдаг л да 32 буюу 33 гэсэн бүлгүүд байдгийг. Тэгэхээр 32 нь бол анх удаа сэтгэл гутралд орж байгаа тохиолдлуудыг хэлнэ л да. Тэр нь бол 3 одоо төвшөнтэй хөнгөн, дунд, хүнд гэсэн. Тэгэхээр сэтгэл гутралын ерөнхийдөө хамгийн түгээмэл шинж бол ерөнхийдөө тухайн хүний сэтгэл санааны байдал байнгын гутралтай. Тэгээд тэр хүний сэтгцийн хурд удаашрна. Тэр хүн ямар нэгэн үйлдэл хийх дургу болно.
одоо хүмүүс хараад готролтой хүмүүсийг за тэр хүмүүс маань өөрөө ч юм уу хажууд байгаа хүмүүс ч юм уу хараад ерөнхийдөө ойлгохгүй ялангуяа их үедээ чи яагаад залхуураад байгаа юм чи яагаад юм ярихгүй байгаа юм чи яасан удаан болцсон гэх мэтлэнгээр нөгөө зэмлэж буруушаа хандлагууд бол аюу төгөөмлөдөг л да. Тэгэхээр одоо сонсогчид маань хажууд байгаа хүнтэй нь үнэхээр саяхан хэлсэн шинжүүд илэрх юм бол бас бодох шаардлагатай гэсэн үг. За тэгээд мэдээж сэтгцийн хурд өөрөө удааширж байгаа юм чин тэр хүн ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй. За тэгээд мэдээж тэр хүн бол бодлууд нь бол дандаа болохгүй, бүтэхгүй, өнгөрснөө бодно. Тэгээд одоо дунд үеэс нахуулаад үндсэндээ бие махбодын зовир илэрдэг. Гэхдээ хөнгөн төвшөндөө бол ерөнхийдөө саяхан хэлсэн сэтгэл маань бодол маань гутранг байна. Өөрийгөө гол нь би юу ч чадахгүй юм байна, би бүтэхгүй юм байна, би арчаагүй юм байна, би сул дорой юм байна гэсэн бодлоод орж ирнэ. За мэдээж энэ их үедээ бол нойрны хямралууд бол байдаг. Нойрны хямрал өөрөө дотор нэлээдэн хэлбэр байдаг л да. Тэгэхээр магадгүй зөөрөө өнгөц унтдаг ч гэдэг юм уу, эхэн үеийн одоо нойр гүйдэлч гэдэг юм уу, эсвэл эрт сэрдэг ч гэдэг юм уу, магадгүй тэр сэтгэл гутралд оруулсан шалтгаантай холбоотой хар дарж зүудлэгч гэдэг юм уу. Тиймэрхүү шинжүүд илэрнэ. Нөгөө талаар сэтгэл гутралд орсон хүмүүс маань өөрийгөө арчлах тийм хүсэл эрмэлзэл. Тэгвэл энэ бол оюун ухааны төвшөнд бол биш. Хүмүүс хэлдэг л дээ чи бодлоо өөрчлөөл болоо юм биш үү чи бодлоо удирдалтаа гэж. Уучлаарай энэ бол боломжгүй зүйл. Энэ бол ерөнхийдөө нөгөө үйл ухамсарлах уу далд ухамсарын түвшний гүний түвшний асуудал байдаг учраас тэр хүн өөрийгөө яаж хүсээд удирдах чадахгүй. Энэ бол өвчин. Зөвөр яг хариу уруулын сэтгэл готрол байж болно л доо. Зөвөр тухайн стресс нь харьцангуй те одоо сэтгцийн илгээр бол циклотими гэсэн ойлголт байдгийн. Тэрний үгээр хүн одоо хичнээн эрүүл байсан ч гэсэн ажил нь бүтэхгүй бол хальт гутардаг штэ те. Өө би ямар одоо бүтлгүй юм бэ ч гэдэг юм уу. Тэрнээсээ болоод айгүй хөнгөн хэлбэрээр нойргууддаг ч гэдэг юм уу. Ямар нэгэн одоо сааталд ордог ч гэдэг юм уу. Тийм байх юм бол тэр бол нөгөө стрессор гэдэг юм уу сэтгэл гутралын шалтгаан нь алга болчих юм бол аянда хэвээр амьдраад явчихдаг. Тэр үед бол ёстой нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө өгж болно те. Чи одоо юу гэдгийг амарч гэдэг юм уу хөгжим сонс, ямар нэгэн фитнес йог бясалгалд яв гэх юм бол танд бол үр дүнгээ өгч болно. Яг өвчин гэдэг утгаараа гутралд орчих юм бол тэр бол нэмэргүй. Тэгэхээр түрүүний шинжүүд бол бүгд гарна. Тэгэл нөгөө хүмүүс өөрийгөө арчлахаа болол хооллонд одоо идэхээ хоолноос гарна эсвэл эсэргээр маш их иддэг. Нойргууд нь эсвэл маш их унтдаг. Өдөржингөө хичнээн унтсан ч одоо нойр нь ханахгүй, хичнээн унтад болсон ч бие нь амрахгүй байх чад. Тэгэл нөгөө муу бодлууд нь тэгэл нөгөө идэхгүй байдал нь өдөржингөө үргэлжилнэ. Тэгэд ерөнхийдөө 2-7 хоногоос дээш үргэлжлэх юм бол энэ бол сэтгэл готрол гэж үзнэ. 2-7 хоногийн дотор байх юм бол нөгөө түрүүний сэтгэл готрох хариу урвал гэж үзнэ. За тэгээд мэдээж энэ хүндрэх юм бол цаашдаа сая бол үндсэн зан 3-4 зөвөр хэлж явах юм бол одоо харьцангуй хөнгөндөө орно. Тэгээд энэ үед бол тухайн хүмүүс маань ажлын чадвараа бол алдахгүй ажил хавьд хийсэр байх болно. За мэдээж бүтээн хэмжээ нь бол багасна. Өөрийн сэтгэл ханамж нь бол буурна. Гэхдээ ажиллаа хийсэр байна. За хөнгөн шат дунд шатанд орох юм бол бие махбодын зөвөрүүд нэмэгдэж ирнэ. Одоо толгой өвдөх, за түрүү яг нойр нэмгийг байсан тэр нь бүр илүү хүндрэгч гэдэг юм уу? Бүр илүү биеийн суйлдах ч гэдэг юм уу? Магадгүй тэ амьсгаланд авчдах ч гэдэг юм уу? Гэх мэтлэн үндсэндээ 4-өөс дээш шинжүүд орж ирнэ. Тэгэхээр энэ үедээ бол тухайн хүмүүс маань хөдөлмөрийн чадвар нь үндсэндээ буурч эхэлнэ. Ажил хийх сонирхолгүй. Ёстой л нөгөө акт авдаг юм уу те? Эсвэл тасалдах юм уу, ажилдаа явахаас дургүй өрнө, хүн амьтантай ярихаас дургүй өрнө, хоолунд хийхгүй, ерөөсөө л арч байгаа гэх юм уу алдаж эхэлдэг. Гэхдээ энэ бол бас л санаатай бол биш. Энэ бол өвчин гэдгийг сонсогчд маань ойлгоорой. За тэгээд 3 дугаар шат. Энэ бол хамгийн хүнд. Тэгэхээр 3 дугаар шатн дээр бол бие махбодын маш олон шинжүүд нэмэгдэж илэрнэ. Бодлууд бол ерөнхийдөө 1-р шатнд ялангуяа хальт юм уу өдөрт нэг цөөхөн орд байсан бол хүндэрсэн үедээ бол нөгөө муу муухай бодлууд маань ерөөсөө байнга өдөржингөө 24 цаг тасралтгүй. Тэгээд одоо хамгийн муу муухайг бодно гэдэг чинь нөгөө л бие бүтлгүй, цаг явахгүй, би арчаагүй, суул дорой. За ийм юм чинь би ерөөсөө амьд яваад яах юм бэ гэсэн бодлоод орж ирнэ.
Тэгэнгүүтээ хүндэрсэн үедээ бол ерөнхийдөө нөгөө төлөвлөгөөнүүдэд зохионо. Янз бүрийн аргуудыг судална. Тэгээд харамсалтай тодорхой тохиолдолд тэрийг хэрэгжүүлдэг. За бие махбодын хувьд одоо өөрийн арчилгаа арчааны хувьд бол ерөөсөө л орондоо эвтэстэй цаашаа хараастай хинтээ шүүж дуурахгүй усанд ч ихэд одоо сараар орохгүй хичнээн одоо өөрийн арчилдаг хүн байсан ч өөрөө ерөөсөө тордохгүй огт юм идэхгүй тэгээд унтахгүй гэх мэтлэн. Тэгэл ерөөсөө л энэ өдөр ямар хэцүү юм бэ өдөр явж өгөхгүй шүү дээ. Энэ ямар одоо амьдрал гэдэг чинь там юм байна шүү дээ. Би бол энэ хорвогийн хамгийн сул дорой арчиг амтан гэсэн бодолтой. Тийм. Эхний нэг тохиолдол байх юм бол одоо нөгөө дөрөв нийлсэн F32 гэдэг англи байх юм бол. За F33 руу орчих юм бол за нөгөөх маань давтах хандлагатай болчихдог. 2 буюу түүнээс дээш. Тэгэд энэ маань F33-т орсон байх юм бол ерөнхийдөө нэлээд олон удаа оновчтой тодорхой үр дүнтэй эмчилгээг эхэнд нь нөгөө F32-ийн үе шатанд хийхгүй бол 33 руу ороод тэгээд тэр бол магадгүй тодорхой тохиолдлуудад насан туршдаа одоо нөгөө хаврын синдром гэж ярьдаг шүү дээ. Хавар болонгууд л гутарж байдаг, намар болонгууд л гутарж байдаг. За дээрэс нь яг өвлийн сезоны тий улирлын сэтгэл гутрал гэж байдаг. Өвөл болохоор гутарж яддаг ч гэдэг юм уу, бороо орохоор гутарж яддаг ч гэдэг юм уу. Ерөөсөө айгүй жижигхэн тийм өдөөгчийн орчны мэдрэг шундар маш мэдрэг тэгээд эмгэг мэдрэг. Би ямар сайн дэлтийн өвчтнүүдтэй. Магадгүй Америкт хэн нэгэн ханиалгалаа гэхэд өнөөдөр Монголд манай үйлчлүүлэгч гутарж байгаа ч шүү дээ. Тэгэхээр хүн өөрийн мэдлгүй юм болчдөг гэж шүү дээ. Дээрээс нь тэгээ нөө маш их байгаа гэж энэ үзэгдэл. Ер нь бид нар яагаад энэ сэтгэл готрол амиа оролтод ингэж анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ дээр бас та хоёр маань яг өөр өөртөө байр суурийг бас илэрхийлж. Хүмүүс стресст орсноо, депресд орсноо сайн ялгахгүй. Стресстэй хүмүүс нь сэтгцэн эмчид хандна. Эсвэл бол депресд орсон хүмүүс нь сэтгэл зүйн зөвлөгөө аваад яваад байгаа жишээ. Сая Эрдэнэтрийн эмчүүн хэлж ийн л дээ. Улирлын шин чанартай байдаг гэж байна. За дээрэс нь Америкийн сэтгэл судлаачид бас юу гэж үзсэн бэ гэхээр сэтгэл готролд төрсний дараа бас эмэгтэйчүүд ордог. Тэгэхээр төрсний дараа сэтгэл готролд орчиход тэрнийг яадаг вэ гэхээр сэтгэл зүйч дээрээд зөвлөгөө аваад даван тулчих гээд байх талууд гэж байлгаддаг. Энэ одоо асуудлыг бид ард иргэдэд ойлгуулж өгөх шаардлагатай. Олон нийт энэ асуудлыг тодорхой хэмжээгээр мэддэг байж иж цаашид өөрсдөө даван тулах нь биш үү? Тэгээд стрессийн, депрессийн төвшин бол тогтоодог бас сэтгэл зүйн тест байдаг. Тэгэхээр депрессийн бүр хүнд клиник төвшөнд очисон тохиолдолд бол энэ тест бол 100% оршилж чадахгүй байх нь шүү дээ. Мэргэжлийн сэтгцэн эмчнэр амжилтлах нэ. Стрессийн төвшин тогтоодог бид нэр тодорхой хэмжээгээр тестүүд явах гаргацсан хэрэглээнд оруулсан байна. Тэгэхээр та энэ тестийг хэрэглээд өөрийнхөө стрессийн төвшин тогтоогоод депресс эхэлсэн тохиолдолд зөвлөгөөгөөр даван туулах боломжгүй байх нэ. Энэ заавалжгүй эмчилгээ засал авах шаардлагатай байна. Тэгэхээр эмчилгээ заслын талаар Эрдэнэтрийн эмчийн дэлгэрүү хэлэх баг. Тэгэхээр за энэ дээр бас хэн Эрдэнэтрийн эмч маань ерөнхий стрессийн талаар ярьж өгснөөс гадна стресс, депресс хоёр бас нэг нийтлэг шинжүүд байгаа болохоор заримдаа ялгагддаггүй. Нэгдүгээрт бол энэ хувь хүнд явагддаг үзэгдэл, хоёрдугаарт нь стрессцэн үед, депрессцэн үед аль альд нойрны хэмнэл алдагддаг. Тэгээ хүмүүсийн одоо энергийн төвшин гэж яриад нь шүү дээ. Одоо бүр юм хийх чадваргүй болоод энергийн төвшин өөрчлөгдчихдөг. Зан аашнд авахлаар өөрчлөлт орчдөг байна. Зан аашнд юм дэвтэрхийх мэдрэх хандаад хүнийг үгэлж ихлээр тэрийг яадаг гэхлээр өөр дөрөө хит тусгаж аваад ингээд харилцаад байх жишээтэй. Тэгээ дахин тавхад нэг сон стресс үүсгэсэн бодлоо тавтаж бодоод байдаг. Гэхдээ баг зэргийн стресс бол хүний амьдрал стрессэр буюу даван дараагийн алхмаа хийх хүчтэй л яг сэтэл болж өгч идэг. Тэгэхээр иймэрхүү нийтлэг шинжүүд яг байх нь ааш өөрчлөгдөх нь байна. Аашны хувьд өөр болоод байх жишээтэй байх нь хоол одоо зарим хүн стресс тэгэхээр хотрохи хоол идэ, зарим нь болохоор хоол бага идэ байх жишээтэй. За тэгээ зарим хүний эгөө итгэхгүй үйлдэл хийгээд байх жишээтэй. Тэгэхээр ийм ажлын шинжүүд яг стресс, депрессийн төвшөнд харагдаад идэг юм онцлогтой. Тэгэхээр төвшөнгөө тогтоо цаашдаа депресс авцсан бол яралтаар хэмжээ авахгүй бол Эрдэнэтрийн эмчилснээр бүр юм сөрөг үр дагавар гараад бие биехэд мэдрэгдээд стрессийн хүн төвшин рүү ороод ирэх юм бол ялцчгүй бүр энийг эмчлэх шаардлагатай байдаг байна. Тэгэхээр эмчлэхгүй
засахгүй зөвлөгөөгөө авахгүй явснаар суулаад хүндрээд амиа орлох өөр одоо энэ депресс стресс мэн өөр гэр бүлийн харилцааг хүртэл холдуулах нь шүү дээ. Ажлын хамт олонтойгоо тогтцохгүй болгох. Дээрээс нь хийн бүх болгоны үгийг одоо эмзэг хүлээж аваад нийгэмшлийн харилцаан дээр алдаа гараад. Тэгэхээр таны ярианаас нөгөө төрсний дараах сэтгэл готрол гэж байдаг гэхээр эргээд нөгөө бас хүн амын нөгөө тодорхой бүлгүүд бас байгаад байна те нөгөө сэтгэл готролд өртөх эрсдэлтэй те зүгээр нөгөө энэ статистикийг харахаар бас залуу хүмүүс яг амар уралтай насыг харахаар залуу хүмүүс байгаад байгаа. Ер нь яг депресд орох тийм эрсдэлтэй бүлэг гэж юу н байдаг үү тийм ойлголт. Ер нь бол байгаа. Тэгэхээр одоо ер нь депресс бол сэтгэл готрол. Би ч нэг жоохон үнсэрхэг болохоор монголоор ярил илүү ойлгомжтой болоо. Сэтгэл готролд орох эрсдэл бол хизэнээс үүсэх вэ гэхээр тухайн хүн ихийнхээ хэвлэлд байх үеэс зөөрөн тавьдаг. Одоо орчин үед ургийн сэтгэл судлал гэдэг салбар хөгжиж эхэлж байгаа. Ер нь бол нэлээд олон жил болчихно. Перинатал психологи гэж байгаа. Тэгэд тухайн одоо их ирээдүйн сэтгэлд готролд орох хүний ээж маань өөрөө сэтгэл зүйн хувьд эрүүл байх юм бол магадлал бол бага. А өөрөө тухайн үеийн жирэмсний үеийн сая жаза сэтгэл зүйч маань хэлж байна те төрсний дараах гэж байгаа. Тэгэхээр төрсний дараахаас өмнө жирэмсний үеийн сэтгэл готрол гэж бас байж байгаа. Жирэмсний үеийн сэтгэл зүйн сэтгцийн хямралууд гэж байж байгаа. Одоо за магадгүй махбодын илэрлэл нь бол нөгөө эрт үеийн хордлого, хож үеийн хордлого тэрийг бол хөсөө үсээгөө сэтгэл зүйн хямрал бол дагалдж яадаг. Тэгэхээр ихийн одоо жирэмслэлт ямар байсан бэ? За тэгвэл төрсний дараа одоо нярайн үеийн сэтгэл зүйн хямрал ямар байсан бэ? Аав ээжтэй өвдөгч харилцаатай байвал орохгүй, аав ээжийн зөрчилтэй эсвэл магадгүй бүр аав байхгүй байх юм бол ихээрээ дамжаад нөгөө няраа маань ирээдүйд готролтой болох үндсэндээ өгдөн. За дараагийн үе шатнд тухайн тэр одоо хүүхдийн гэр бүлийн орчин ямар вэ? Өвдөг шүү, хүчирхийлэлтэй юу, хаягдсан уу, харшилтсан уу, эсвэл тэр хүүхдийг нөгөө хүлэмжийн өмжилээр хүмүүжүүлсэн үү? Энэ одоо 5 хүчин зүйлээс хамаарат ирээдүйн хүүхд маань готролд орох уугүй юу гэдэг суурин тавигдчихэдэг. За мэдээж одоо ерөнхийдөө бол за удамшлын хувьд ч гэдэг юм уу, удам зүйн хувьд ч гэдэг юм уу, удамш хандлага бол ерөнхийдөө байдаг. Одоо удмаараа те ээж нь гэр бүлээс нь хэд хэдэн одоо хамаатан садан гутралтай байх юм бол тухайн хүн маань өөрөө ирээдүйд готролд орох магадлал өндөрсчэдэг. Тийм. Нөгөө талаар шалтгаанууд бол мэдээж ялчгүй өөрөө стресс шалтгаан бол маш олон стрессийн шалтгаан чинь үндсэндээ те нөгөө л замагдгүй жирэмслэлт байж болно, төрсний дараах асуудлууд, тухайн хүний өөрийнх нь те одоо эдийн засгийн асуудал, үзэл бодол, нийгмийн асуудлууд ер нь бол нэг юм ойлголт байдаг л да стрессийн босго гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр түрүүний 5 төрлийн гэр бүлээс ганцхан өв төгш гэр бүл төрж өссөн хүний хувьд бол босго бол нэлээд өндөр, нөгөө 4 нь бол стрессийн босго нам байдаг. Стрессийн босго нам хүн бол ирээдүйд сэтгэл готролд орох эрсдэл аяг өндөр бол авчдаг. За тэгэхээр ийм биш дээ. Би ингэж ойлголоо. Яг одоо нөгөө өвчин гэдэг чинь тэгэхээр зөв онцлуулж иж нөгөө хэрэгтэй тусламж үйлчилгээгээ аавнтай яг шаардлагатай. Түрүүн таны ярнаас одоо сэтгэл готролд орсон сэтгэл зүгээр ингээд аав сэтгэл зүйчийн зөвлөгөө ч юм уу аваад аван туулах гэдэг гэдэг жидтэй. Тэгэхээр яг хүмүүс маань үнэхээр өөрийгөө яг нөгөө одоо онцлуулах хэрэгтэй гэдгийг ер нь бас сайн мэдгүй байна уу да гэсэн тийм юм анзаарагдаад байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр зүгээр одоо юу даваа тал заавалчгүй одоо ингээд онцлуулах хэрэгтэй юм уу? Ер нь хамгийн түрүүнд хинт хандах хэрэгтэй юм те. Яаж энийг бас даван туулах энэ төр даван туулах арга замууд ямар үе шаттай явдیں۔ Тэр талаар бас ярьж өгөөч. Жилд насан туршид 16 хүн сэтгэл готрол өвддөг. Энийг өсөндөө 6 хүний тэмээ нэг хүн одоо сэтгэл готролтой байдаг байна. Подкастер дамжуулаад хэлж байгаа шинж тэмдгүүдээр нь та бүхэн бас өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудалд орсон байна уу? Сэтгэл зүйн хямралд орсон байна уу? Стресс эхэлсэн байна уу? Стрессийн төвшин байна ямар байна? Эсвэл депресс эхэлсэн байна уу гэдгийг бас өөрсдөө бас харьцуулаад харж болно. Яг энэ тохиолдолд хүндэрсэн тохиолдолд эмчтэй очиод хандах хэрэгтэй. А депресс, стрессийн төвшин тогтоодог тестүүд онлайнаар хүртэл өөрөн байчээдэг, бэлтгэг байж байгаа. А нэг бол манай сэтгэл зүйн сэтгэл хөдлөлийн үндэсний хүрээлэн маань тест стандартлал хийдэг
байгууллагын хувьд дэлхийн одоо клиникийн сэтгэл судлал дээр хэрэглэгддэг байдаг тестийг Америкийн эрдэмтэн Незлкийн тусламжтайгаар аваад бид нар адаптацлчихсан хэрэглээнд оруулаад явж байгаа. Тэгэхээр энэ тестээр өөрсдийнхөө төвшинг тогтоогоод хэрвээ төвшин эрдэнэ хэмжээлт рүү исэн шүү дээ. Энэ төвшин нэгдүгээр тохиолдолд бас тодорхой хэмжээр зөвлөгөө аваад эмчилгээ хийлгээд явж болно. Зөвлөгөө аваад засаад явж болно гэсэн шүү дээ. Энэ тохиолдолд бас тодорхой хэмжээгээр зөвлөгөөнд хамрагдаад өөрсдийнхөө сэтгэл санааг тайвшруулаад тайван болгоод яаж даван туулах, стрессийг даван туулах аргуудын талаар энэ тэмдгүү манай мэргэжлийн сэтгэл зүйчид энэ тэмдгүү ярилцлага өгсөн байгаа, хангалттай мэдээлэлд байгаа. Ингээд өөрсдөө аваад энэ асуудлыг даван туулах боломжтой. Тэгэхээр бас тодорхой хэмжээр төвшнгөө тогтоочих юм бол танд хин тань тухай гэдэг нь шууд тодорхой болчих нь шүү дээ. Төвшнгөө тогтооцсон тохиолдол тий. Тань дээр ер нь яг ингээд практикаас харахад ер нь яг ямар төрлийн одоо ямар төвшний тий сэтгэл готролтой хүмүүс ирж байна. Тэрэнд одоо тийм болоход нөлөөлж байгаа тийм суур тийм хүчин төрлүүд нь ер нь аль нь илүү давмгаалж байна. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол эрүүл мэндийн яам, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 13 онд Монголын хүн амын дунд зөнхлөх сэтгцийн өвчин эмгэгийн тандалтын судалгаа хийсэн байдаг. Нөгөө талаар хэдүүл амиа оролтын тухай ярьсан юм чинь тэнд бол одоо сэтгцэн эрүүл мэнд биш анагаах ухааны шинжилгээ ухааны их сургуулийн сэтгцэн эмгэг судлалын тэнхимийн багш Оюун Сэрэн амиа оролтоор докторийн зэрэг 2-3 жилийн өмнө хамгаалсан. Тэгэхээр статистик баримтууд бол Монголын хол харьцангуй ер нь бол найдвартай бол байж байгаа. Энэ чинь бүгд нэг дэлхийн стандартаар хийгддэг юм чинь. Тэгэхэд бол үнэхээр манай сэтгцийн асуудал бол элэг эмтэрмээр байгаа л да. 20 дугаар зууны сүүл үе дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол сэтгэл готрол бол 21 дугаар зууны тахал гэж хэлсэн байдаг, бүр тодтогсон байдаг. Сэтгэл готрол бол бүр нэмэгдэнэ. Ирээдүйд дэлхийд зөнхлөн тохиолж байгаа өвчнүүд дундаас нэгдүгээр байранд гарна гэсэн тийм судалгаа хийж байдаг. Үнэхээр ч тийм байгаа. Өнөөдөр мэдээж өвчин болгон чухал одоо цус харуулт ч гэдэг юм уу, шигдээс ч гэдэг юм уу, ийлэгч гэдэг юм уу те ийлэгний асуудал бол өнөөдөр Монголд үнэхээр өндөр түвшинд тавигдж байгаа. Би өөрөө хавдар судлалын үндэсний төв зөвлөх нэлээд олон жил хийсэн. Тэгэхээр тэр асуудалтай бас одоо холбоотой. Гэхдээ нэг номерт одоо миний бодлоор бол яалчгүй сэтгэл зүйн сэтгцэн эмгэгүүд явж явах хэрэгтэй. Монголын төр маань энд маш өндөр түвшинд анхаарал хандуулах хэрэгтэй. Хүн ард маань өөрсдөө зайлшгүй онцлуулах хэрэгтэй. Одоо илгэний одоо БЦ вирусыг ч гэдэг юм уу өвчнийг те насаар нь заагаад орчин үед онцлоод байгаа шүү дээ. Үнгүй те. Одоо нийгмийн эрүүл мэндийн даатгалын багцанд нь багтаагаад яг тэрэн шиг ёстой л одоо Монголын сэтгэл зүйчд маань, сэтгцэн эмчнэр, сэтгэл заслчд маань одоо энэ стрессийн түвшний онцлогоог маш өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлага байж байгаа. Түрүүн жавцсан сэтгэл зүйч маань хэлжсэн одоо онлайн тестүүд бол мэдээ зөндөө байгаа. Харамсалтай нь Монгол дээр бол одоохондоо байхгүй. Зөвхөн аппликейшнууд хүртэл байж л байдаг. Тийм. Тэгэхээр яг өөрийнхөө өнөөдрийн сэтгэл зүйн байдлын онцлогоог байнга хянжих хэрэгтэй. Би өнөөдөр стресстсэн байна уу? Стресст гэж байна уу? Стресссэн бол хэр хүнд төвшөнд явж байна. Тэр үедээ үнэхээр өөрийгөө онцолчих юм бол хамгийн бага зардлаар, хамгийн богинохон хугацаанд хамгийн одоо үр дүнтэй засал, зөвлөгөө, эмчилгээг хийх боломжтой. За тэгэхгүй бол цаашлах юм бол асуудал хүндэрнэ. Одоо наазах нь гутралд нэг орчих юм бол түрүүн биелсэн оновчтой эмчилгээ хийхгүй бол нөгөө давтах тий дахих хандлагатай болдог. За тэгэх юм бол уучлаарай тэр хүн бол насан туршдаа гутралтай явах магадaltaй. Эдийн засгийн хувьд, сэтгэл зүйн хувьд бүх утгаараа тэр бол хэзээч одоо нөхөн төлөгдөшгүй тийм хохирол болдог. Тэгэхээр энд бол ер нь бол онцгой анхаарах шаардлагатай. Зайлшгүй урьдчилан сэргийлэх онцлогоо бол нэг номерт маш өргөн өрөөнд хүн болгон энийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй. Яг энэ талаар ер нь хамгийн сайн бодлого хэрэгжүүлж байгаа тий урьдчилан сэргийлж чадж байгаа тийм улс орны туршлага гэвэл юу гэх онцлогоо та?
За мэдээж одоо Европын орн ч гэдэг юм уу, Америк ч гэдэг юм уу өндөр хөгжилтэй гэдэг тэнд мэдээж хүмүүс айгүй их анхаардаг гэдэг, хүн болгон шахуул өөрийн сэтгэл зүйч, сэтгэл засалчтай гэдэг үнэн байгаа, оншилж байгаа. Гэхдээ тэр Европ, Америкийн нийгэм, за Японы нийгэм ч гэдэг нь өөрсдөө маш стресстэй нийгэмүүд. Харин хаа очиж Монгол маань харьцангуй тайван. Одоо Америк, Европт бол за хүмүүс толгой дараалан гэх нь хаашаа. Гэхдээ зүгээр одоо манай сэтгцийн сэтгэл санааг тогтворжуулах ч гэдэг юм уу, нойрны ч гэдэг юм уу, имийг маш их хэрэгэлдэг. Тэгээд мэдээж тэнд сэтгэл зүйчд одоо байдаг боловч жишээ нь одоо манай дээр бол дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл засалд орсон, сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүмүүс ирнэ л дээ. Тэгээд бас би энэ тэнд нэг хурал цуглаанд одоо мэргэжлийн нөхдүүдтэйгээ уулзсан. Тэгэхээр мэдээж төвшин нь бол бас янз бүр байна. Хувь хүний хандлагууд нь янз бүр байна. Тийм. Тэгэхээр онцлогооны хувьд бол сайн хэлсэн орнуудад сайн уншилж байгаа боловч нөгөө стрессийн шалтгаанд сэтгцийн буюу бие махбодын эмгэгийн түвшин бол өөрөө нэлээд өндөр. Эрдэнэтрийн чиглэлд онцлох нь ямар давуу талтай вэ? Онцлогоо минь эрт одоо та өөрийгөө онцолж байгаа нь бол цаг хугацаа юм чаа. Хоёрдугаар эдийн засаг яг мөнгө хийнэ. За тэгээд дээрээс нь ирээдүйд гарах янз бүрийн гэмтэлээс яг урьдчилан сэргийлж байгаа. Тэгэхээр стрессийн менежмент гэж одоо сүүл үед ярьдаг болсон. Стресс менежментийг байгууллагууд дээр хувь хүний стресс менежмент гэж байхаас гадна байгууллагад төрөх стресс менежмент бий болцсон. Тэгэхээр энэ одоо төслийг хэрэгжүүлэхэд одоо байгууллага хүртэл нээлттэй ийм орчин үед ийм нийгэм бий болчихжээ. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхээ стрессийг менежлээ зогсохгүй байгууллагынхаа ирээдүйн ажилчдынхаа за тэгээд гэр бүлийнхаа стрессийг зохицуулж менежлэхэд анхаараарай л гэж хэлмээр. Үнэхээр жавсан сэтгэл судлаач хэлж байгаа үг л үнэн. Би өөрөө нэг байгууллагын стресс менежмент хийдэг. Жишээлх юм бол нэг одоо бизнесийн байгууллага дээр стресс менежментийн за нэг 7 сургалт хийлээ гэхэд тухайн байгууллагын тогтвортой одоо эдийн засгийн өсөлт нь нэг 20-30% болоод үргэлжлэх хугацаа нэг 3 сар ч юм уу байж идэг. Тэгэхээр энэ юу хэлж яана вэ гэхлээр одоо байгууллагын удирдлагууд ялангуяа одоо нэлээд хүчтэй дэлхийн хэмжээний байгууллагын удирдлагууд бол дэлхийн хэмжээндээ сэтгэж хамгийн тэр байгууллагын гол капитал нь бол хөрөнгө нь биш ажилтан шүү гэдгийг бол ойлгодог болсон учраас ажилтнууд руугаа их анхаарал хандуулдаг. Тийм. Тэгэхээр энэ байгууллагын стресс менежмент бол өөрөө тухайн одоо байгууллагын амин сүнсний үйл ажиллагаануудын нэгэ гэж хэлмээр байна. Нэгт энэ бол зайлшгүй байх ёстой. Жижигүү том төрнөөс үл хамааран. Яг л тухайн баялагийг эсвэл тухайн байгууллагын одоо ирээдүг алсын харааг ажилтнууд нь тодорхойлдог учраас за үүний хажуугаар хэлэхэд стресс менежментийг бол яг мэрэгчсэн хүмүүсээр нь хийх нь бол оновчтой байдаг. Учир юу вэ гэвэл одоо би энэ салбарт за ерөнхийдөө нэг 20 жил ажиллаж байгаа. Тэгээд харж байхад зарим за ястаа нэг их хуралд жүжигчин, дуучин бүгчүүдийг битгий оруулаарай гэдэг шиг мэрэгжлийн бус хүмүүс стресс менежментийн лекцүүдийг уншдаг. Би тэндээс гайхалтай юмнуудыг сонсдог л доо. За гэр бүлийн стрессийн үндсэн шалтгаан орны стресс байдаг юм аа гэж. Одоо эхнэр нөхрийн орны асуудал уу, ор эвтэйхэн эвгүүгийн асуудал уу гэлээ. Гайхалтай юмнуудыг сонсдог л доо. Тийм болохоор дахиад хэлэхэд бол ер нь яг мэрэгжлийн хүмүүс рүү хандах нь хамаагүй оновчтой ш. Тэгэхгүй нөгөө өөрийгөө сэтгэл зүйч гэдээ нэрлэж байгаа нөхдөд бас их байна. Мэрэгжлийн бос байж за өнөөдөр мэдээж сэтгэл судлаад юу гэдэг магистр хамгаалаач гэдэг юм уу. Одоо бие хүний за нэгдүгээр сэтгэл зүйг мэдэхгүй байж, эрүүл сэтгэл зүй, за сэтгцийн эмгэгийг мэдэхгүй байж, онцлогоог мэдэхгүй байж, засал эмчилгээг мэдэхгүй байж, ялгаа онцлогоог мэдэхгүй байж зөвлөгөө өгөөд байдаг бэлэг танхаа хүмүүс байгаа шүү. Тийм болохоор сонсогчд маань айгуу сайн судлаарай гэж бас хэлмээр байна. Энэ дээр сая Эрдэнэтрийн хэмжмээ хэлсэн дээр бас дахиад нэмэлхэд би байгууллагаас асуудаг байхгүй юу? Таны ажилтан ч өвдөх юм бол танайх дотроо эмчээрээ шийдэх үү? Та эмнэлгийн байгууллага тандах уу гэж асуудаг. Тэгэхээр мэдээж эмнэлгийн байгууллага танднаа. Тэгвэл танай байгууллагын ажилчдын стресст орлоо. Эсвэл танай байгууллага дээр ямар нэг асуудал үүслээ. Байгууллагын соёл унаад эхэллээ. Тэгвэл та яах вэ гэхээр яах вүлээ гэж боддог. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө өвчлөгийг засал гэдэг чинь тусгай бие даасан институт та бүхэн тусал дэмждэг.
ийм институт байдаг юм аа. Энийг танай байгууллага дотроо хичнээн шийдвэрлэх гээд мэрэгчлэлтэн та авах юм бол өндөр цалин хөлсөөр авна тийм ээ. Үйлчлэгээ авна. Тийм учраас байгууллагад нь ханддаг ийм эхлэлийг өөрсдөө тавьцгаагаарай гэж би чиглэдэг байхгүй. Тэгэхээр мэрэгжлийн хүнээр нь Эрдэнэбаатар хэмжилсэн. Мэрэгжлийн хүнээр нь мэрэгжлийн үйл ажиллагааг явуулах юм бол илүү арга билээ үр дүнтэй. Та мэрэгжлийн үйлчлэгээ байна. Мэрэгжлийн үйлчлэгээнд хандах цаг нэгэнт явах ард иргэдмэн хэрэгцээнд бий болсон цаашдаа өөрсдөө мэрэгжлийн байгууллага дээр очдог өөрсдөө юм соёлыг төлөвшүүлээрэй л гэж хэлэх гэсэн. Яг мэрэгжлийн байгууллагад хэр зэрэг их вэ? Одоо яг манай подкастыг сонссон компаниуд ч гэдэг юм те хүмүүс бол одоо за одоо хаана хандах уу гэдэг асуултад яг тулгарч байгаа юм тийм. Тэгэхээр энэ мэрэгжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгцэн эмчнарын маань хамтарсан энэ сэтгэл зүй групп маань одоо яг мэрэгжлийн байгууллагуудаа олон нийтэд таниулах, ойлгуулах, тэр мэдээллийн хөрөх зорилготойгоор байгуулагдсан групп юм аа. Тэгэхээр эндээс та бүхэн энэ мэрэгжлийн байгууллагуудын ажилтнуудынх нь утасны номерыг нь аваад тухайн байгууллагатай холбоо тогтоох бүрэн боломжтой болж эхэлж байна л гэсэн үг. За баярлалаа. Бидний цаг харамсалтай нь хязгаартай. Тэгээд маш хүнд сэдв боловч маш сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл өгсөн хоёр зочиндоо баярлалаа. Тэгээд хүн хаана оршин тэнд сэтгэл байдаг гэж гайхалтай үг байдаг те. Энэ үгээр өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. Баярлалаа сонсогчдоо. Яа.